За хоолны бол өнөөдөр маш гоё юмтай хомиг хийж байгаа. Тэгээд бас дээрээс нь би яг л тэр зочинтой байгаа. Тэгээд Монгол ногоо төслийн мэргэжилтэн сувдагч маань хүрэлцэн байгаа. Өнөөдөр бидэрт ерөөхдөө яг аль ногоо нь илүү амин дэмтэй миний хэлэхэд яг мессеж өнөөдөр яг хамгийн тод одоо бүхтунаар нөхөр маань сувдагч ирсэн байгаа. Өглөөний минь. Өглөөний минь. Сайн байна уу? Сайхан амарсан. За та бидэрт ерөөхдөө ногоонуудын одоо юу гэдгийг ашиг одоо амин дэмтэй тэгээд бид нар ерөөхдөө яг хичнээн хэмжээний одоо эрдэс автгийн тэгээ яагаад бид нар заавал ерөөхдөө махнаас төлөвлөхөөр хэрэглээч гэж хүмүүс яриад байгаа шүү дээ. Яагаад тийх болж байгаа та сайн тайлбарлаад өгөөч. За сайн байцгаана уу. Би бол өөрөө ер нь бол агроном мэргэжилтэй хүн. Ногоог бол ургуулах мэргэжлийн хүн. Гэхдээ одоо монголчуудаа ногоогоо төлхөө хэрэглээсэй гэсэн талаас ногооны өнөөдөр яг хүнс тэжээлийн талаас нь та бүхэнд тайлбарлая. За одоо яг тайз тогоочийн хэршиж байгаа шаардлага бол хүн болгон хүнсэндээ хэрэгэлдэг маш олон одоо янзаар хоол хийж болно. Луунгийн шүүс, луунгийн нухаш, за шүлтэй хоол ч байдаг тийм. Тэр байтугай кекс хийдэг үстэй тийм. Шаардлагаар тийм. Тэгэхээр маш олон төрлийн хоол хийж болдог ийм одоо сайн байгаа. Ялангуяа Монгол оронд бол бид нэр одоо 100% шарлуунгаа таарж өөрсдийнхээ хэрэгцээг хангаж байгаа гэж хэлж болно. За тэгээд шарлуунгийн нэг онцлог нь бол одоо өөр дагуулж байгаа шим тэжээлийн бодисыг ялангуяа манайх шиг одоо жилд ганцхан удаа 100 тариад дараагийн одоо 100 хүртэл хадгалж иддэг ийм хүмүүсийн хувьд бол дотор нь агуулж байгаа бүх шим тэжээлийн бодисыг дараачийн хавар болтол одоо алддаггүй хадгалж идэгээрээ маш юм онцлог ногоо байгаа. За ялангуяа мэдээж та бүхэн ингээд өнгнөөс нь харж байгаа улбар шар өнгөтэй ногоо. За улбар шар өнгө ер нь юу гэлтэгдэг вэ гэхээр А витамины агуулмж. Тэгэхээр бүх ногоо бөгөөд жимсэн дотроо А витамины агуулмжаар одоо юу гэдэг вэ? Өндөр ах шүү дээ. Нэг номер. За ганцхан юм урд нь гадаг тэр юу гэхээр монголчуудад одоо хамгийн танил чацарган жимсэн тийм. Тэгэхээр ер нь А витамин гэдэг нь өөрөө юм улбар шар өнгө өгдөг учраас улбар шар өнгөтэй жимсч бай, ногооч бай бүгд одоо А витамины агуулмж өндөртэй гэсэн үг. Тэгэхээр энэ ногоог ялангуяа одоо А витаминыг бол яг юун цай гэдгийг бол хүн болгон хэлүүлэлт мэдж байгаа тий хараан цай. За тэгээд өсөж байгаа одоо залуу бие организм хүүхдүүд өсвөр насныхын хамгийн чухал юм ногоо байдаг. Тэгээд тийм ч учраас одоо шарлуунгийн шүүс, нухшиг бол уул нь бол хүүхдүүдтэй сайн идүүлж явах хэрэгтэй. Идүүлж явах хэрэгтэй өдөр тутам. Тэгээ ер нь хүний өдрийн шарлуунгийн бишээ А витамины хэрэгцээ 9 мг 6-аас 9 мг гэж тооцдог. Тэгэхээр энийг зөвхөн одоо нэг 50-аас 100 г луун идэхэд өдрийнхөө ерөөсөө хоногийнхаа А витамины хэрэгцээ бүрэн хангацдаг. Тэгэхээр ерөөсөө А витамины асар өндөр агуулмжтай. За гэхдээ ер нь бас нэг анхаарах юм бол ер нь А витамин гэдэг нь өөрөө нөгөө усан дуустдаг витамин. Тэгээ хүүхдэд өгөхөд нэг юм тунгалаг шар өнгөтэй капсултай өгөөд байдаг шүү дээ. А витамин. Тэр чинь дотроо тосонд уусгацсан байдаг. Тэгэхээр шарлуунд байгаа энэ А витаминыг одоо 100% өөртөө шингээж авах гэвэл шарлуунг тостой одоо тий шинээр тий тос одоо цэцгий ч юм уу иймэрхүү одоо тосонд хутгаж болгож ингэж идвэл энэ дотор байгаа А витамин 100% сайхан шингэнэ гэсэн үг. Онцлог нь бол ямар гоё мэдээлэл. Тэр одоо нэг луун итгэв болох үед их байдаг шүү дээ тий. Тэгэхээр аав ээж нь одоо ерөөхдөө багчуудаа луун идэх гээл тэгээд дээрээс нь ерөөхдөө нэг амин дэмтэн ногоон идэх гээл гэх оролддог тий. Бүтлгүүдэх тохиолдол ерөөхдөө бас маш их байдалтай. Тэгэхээр ерөөхдөө бас яг таны зүйлөө үзээд бас яг ямар их хэрэгтэй гэдгийг мэдэж аваад бүтлгүү хэрэглэвэл тийм ээ. Тэгээд луун бол тэгээд шарлуун маань ерөөхдөө ойлгомжтой юм. Ерөөхдөө А витаминээр дүүрэн тий. Тэгээд танаас тэр тостой цөөхөж идэх юм бол ерөөдөө бүр утгаар нь бүр нэг боломжтой. Сайн шингээж авах. За тэгэхээр дараагийн нь юу вэ? Төмс үү? За төмс. За төмс бол одоо хүмүүс ялангуяа нөгөө эрүүл хооллолтой хүмүүс цардуул ихтэй ч гэдэг юм уу те. Одоо ер нь төмснөөс ер нь эрүүл хооллож ийн гэж хүн одоо яриад ийм зарим юмнаас их татгалзах гэж үздэг. Одоо жишээлбэл одоо төмсийг бол цардуул ихтэй. Ерөөсөө би одоо хоолноос одоо төмсийг ерөөсөө бүр хасцсан ч гэдэг юм уу тэгж яаж байгаа хүмүүс байдаг байхгүй. Гэхдээ хүн бол одоо ингээд унтж ирсэн ч гэсэн одоо ирч хүч буюу одоо нэг
килокалориштай гэж ярьдэн шүү дээ. Би одоо килокалориштай гэдэг. Тэгэхээр энийг хаанаас хүн нөхөж авах юм бэ гэхээр хоол хүнснээсээ л нөхөж авах. Тийм учраас төмс бол ерөөсөө онцлог ногоо зарим хүмүүс одоо ногоо биш гэж яриад байдаг. Ерөнхийдөө их хэмжээгээр таригддаг учраас одоо нэг тусад нь авч үзээд байдаг болохоос ер нь бол ногоо шүү дээ. Буцаад ногоо тийм ээ. Тий. Тэгээд ер нь төмсний онцлог бол одоо олон төрлийн витамин, эрдэс одоо энэ бүх байгаа ч гэсэн одоо амийн хүчлэр байдаг. Амийн хүчил маань гэдэг нь бидний одоо бие организм одоо булчин шүрмэс одоо булчин мах чинь одоо уургаас бүтэж байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ уургийг одоо юу гэмдэ бий болоход эргээд мах идэх юм уу уург идэж задлж яаж энэ бие организм одоо амийн хүчил бий болгож авдаг. Тэгэхээр одоо хүний бие шаардлагатай одоо 20 амийн хүчил байлаа гэхэд тэдгээрийн 14 төмсөнд агуулж өндөр тий. Өндөр. Тэгэхээр одоо ялангуяа фитнес байдаг ч юм уу одоо юу гэдэг бодибилдингээр хичээж байгаа залуус одоо нэг уург найруулж уугаад байдаг шүү дээ. Тэгэхээр тэр уургийг бол тэгж одоо химийн бодис найруулж ингэж ууж яснаас төмс гэж энэ сайхан одоо тэр амийн хүчлийн их үүсэр юм байхад одоо төмсөө идээд ялангуяа би одоо өөрөө ч гэсэн бас фитнест явдаг. Тэгээд анзаарч хаад одоо бид нар ч ингээд нэг дахианы цээж мах ч гэдэг юм уу тиймэрхүү юмнууд одоо брокколи, гурвалжин будаа гэж иддэг гэсэн чинь сүүлийн үед бол харахад ингээд хоолныхын савндаа бас юм жигэнсэн шансан төмс иддэг болсон байлаа. Тэгэхээр энэ бас эргээд нэг хэсэг одоо төмс цардуултаа гэж ерөөсө хоолноос ингээ хүмүүс хасч ирсэн бол эргээд одоо ялангуяа хамгийн түрүүнд тэр фитнесээр хичээлж байгаа хүмүүс ч хоолндоо маш их анхаарал тавьж байгаа хүмүүс. Тэгэхээр эргээд төмс маань энэ эрүүл хоолтын чухал элемент мөн шүү гэд эргэж хэрэгжилж хийж байгаа. Ялангуяа төмсийг бол одоо тэр төмсийг цадуулахтай гэж зөндөө ярьдаг. Ер нь яг цадуул гэж юу юм бэ? Та нэг манай өснөөс сайн тайлбарлаад өгөөч. Цадуул гэж одоо ерөөдөө бас нэлээд их хүмүүс ерөөдөө бас ярьдаг болсон тийм. Одоо яг бүтээгдэхүүн ингээ их байгаад байдаг гэж бас талцаад байгаа шүү дээ. Ялангуяа гурил бас байна. Тэгэхээр цадуул маань эргээд яг хүний биед орохоор ингээд задарсараад хамгийн сүүлд нь одоо глюкоз олж задардаг. За глюкоз маань эргээд одоо хүний бие эс организм амьд байхын тулд энерги зарцуулдаг. Энэ энерги одоо нэгжин глюкоз байдаг. Тэгэхээр заавалчгүй энэ бодисыг гаднаас авч яаж тэрийг задлж ийж хүний бие одоо эрч хүчээр тижээж яана л гэсэн үг. Гэхдээ бүх юм зохистой харьцаатай байх хэрэгтэй. Хамгийн гол. Тийм яг хэмжтүндээ тийм ээ. Яг зөв. Тэгэхээр би бас цадал гэж ихтэй бодоод байдаг гэсэн төмрийн төмсөг. Тэгээ бас ерөөдөө бас гоё хэллээ шүү дээ. Цагдуул ерөөдөө бид буцаад одоо уургаан учраас бид заавал бас буцаад хэрэглэгчтэй талаас гоё хэллээ. За хоолны болон дээр өнөөдөр 100 хоймог тэгээд дээрээс бас нэг смути хийж байгаа 3 жилийн одоо юм дээр явж байгаа гэхээр бидний шанс маань бэлэн болцсон. Одоо бүгдээрээ зурамгаа зураад ногоо ерөөдөө орно гэсэн үг. За тэгээд өнөөдөр бидэн дээр маш хүнтэй төч ирсэн байгаа. Сулбакс маань ирсэн байгаа. Бидэртээ юу Монгол ногоо төслөө менежер тийм хүн байгаа тийм. Тэгээд бидэрт өнөөдөр ихэд ямар ногоо ямар амьд юм те тэгээд бидэрт яагаад хэрэгтэй болохыг маш сайхан бас дэлгэрэнгүй тайлбарж өгч байгаа. За одоо хоёулаа чигнээ зогссон байх гэхээр хүрэн манжин байгаа тийм ээ. За хүрэн манжин та нэг бас сайн тайлбарлаад өгч бидэрт тэгээд хүрэн манжин байж болж эсвэл цагаан луу мос байж болж чинь та өөрөө ихэд альнаас нэг хэлмээр хүрэн манжин эхлэх үү? За тийм. За тийм. За тэгэхээр хүрэн манжин бол бас маш онцлог ногоолдоо. Одоо шим тижэл гэхээсээ гадна бас эмчилгээний хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөгөөр их онцлог. За тэгээ хүрэн манжинд бол маш олон төрлийн бодис байдаг, 10 төрлийн витамин. За энэ болгоныг дуртаад яах вэ? Гэхдээ ер нь бол одоо хүмүүс нэлээд мэддэг нь бол одоо даралт буулгах үйлчилгээтэй гэж ярьдаг. За даралт буулгах гэдэг маань эргээд нөгөө судасны ханд тэлэх ийм үйлчилгээ үзүүлдэг учраас даралт цаанаа бууж ийн гэсэн үг. За тэгээд дээрэс нь бас хордлого тайлах үйлчилгээтэй. За тэгэхээр бид нар одоо ингээд нийслэл Улаанбаатар хот одоо нэлээд утаатай тийм үү. Бид бүхэн одоо ер нь нэлээд экологийн хувьд бол хэцүү нөхцөлд амьдарч байгаа шүү дээ. Одоо ингээд
машин зам гэхэд одоо юм хав харал юм байгаа шүү дээ. Энэ маань эргээд манай одоо Улаанбаатар хотыг одоо дулаан цахилгаанаар хангаж байгаа энэ дулааны цахилгаан станц энэ олон гэр хорооллын нөгөө нүүрс төлж яасан утааны тортог эргээд газар буугаад тэгээд цас мастар хойлдоод ийм нэлцгай харам болоод. Тэгэхээр энэ болгон чинь тортог болгон хүнд металлын одоо эдгэнтэй бохирдол гэсэн үг. Тэгэхээр бидний бие ялангуяа хотод амьдарч байгаа энэ их олон машины утаа, энэ их тортог. Тэгэхээр бие ер нь яаж одоо эрүүлжүүлэх вэ, цэвэршүүлэх вэ гэдэг тал дээр хүрэн манж бол онцгой үйлчлэгээтэй. Илэг цэвэрлэн, бөөр цэвэрлэн, ер нь цус цэвэршүүлэх үйлчлэгээтэй. Тэгээ хүнд металл цацварт идэвхт бодис гэж ярьдаг. Гэхдээ ийм бүх одоо нэг хүний биеийн хордлогыг тайлдаг ийм онцгой үйлчлэгээтэй. Хүнсний ногоо юм аа. За тэгээд хүрэн манжиг бол ерөнхийдөө бол өнөөдөр хасилсан байна. Тэгээд ерөнхийдөө цаашид хэрэглэгчдэд зөвлөхөд энэ олон одоо хэрэгтэй бодис, элемент, витаминтэй бүх юмын дотор нь одоо ингээ алдалгүй хадгалахын тулд хальстай чанж болгож хэрэглээд болсон хойно нь хальсыг авбал одоо энэ бүх хэрэгтэй хүний биед аж тустай бүх юм нь дотроо үлднэ гэсэн. Тэгэхээр хальстай нь одоо яг хугацаа илүү орно. Гисэн хэдий ч та үнэхээр энэ ногоог яг эрүүл мэндийг бодож хэрэгжилж байгаа бол хайстай бүтнээр чанах юм уу, чигнэх юм уу, иймэрхүү байдлаар болгож идвэл одоо бүх хэрэгтэй юмыг бүрэн дүүрэн авч чадна л гэсэн. Стой тийм юу шүү дээ. Зөвлөгөө шүү дээ. Би бол дандаа бас хөвчлэн өнөөдөр ихтер бол яг би хэлсэн л та. Хөвчлэн ирэхэд бас дандаа хайстай төч ханчаад дараа нь үрдэгч юм уу гэдэг одоо боош тус их болдог шүү дээ. Шүлд. За тэгээд өнөөдөр бол бид хоймиг хийж байгаа. Би ингээд энэ нэг гурлаар зурмаг хийгээд одоо бүгдээр энэ дотор тодорхой хэмжээний өөрийнхөө түүнийг хийсэн шанзыг ингээд ороод өгөх юм. Зэ энэ хайртай таг бас хаалж байгаа. Тэн дээр дахиад нэгийг тавиад дахиад нэгийг болгочих. Зэ тэгээд өнөөдрийн хоймиг болохоор алим орж байгаагаар болох даваа талтай болов уу гэж бодож чинь ерөөдөө чихэрлэг тийм ээ. Зэ нэлээд шингэн зурмаг зураад за тэгээд баг гамир хийж байгаа юм бол байх юм чинь гамир хийхдээ ерөөдөө маш төстэй. За тэгээд зөвхөн гурил ус эсгэж гураар ийм зурмагтай бид дотор нь ийм шанс хийж явах байхгүй. Тэгэхээр бас өнөөдөр та бидний яриад байгаа яг тэр ногоог бид дэлгүүрэх хэрэгтэй. Тэгээд дээрээс нь би энд бас хүрэн манжин луун төсийг бас шаардлагатсан байна. Тэгэхээр бас нүрэ 100 шихийн энэ бас хоймог маань болж байгаа. Өнөөдрийн хоолоос ирэхэд дандаа тийм ногоо их ирэхэд харин тийм гоё эрүүл сайхан уншиж байна. Тийм эрүүл хоол ирэхэд болох гэдэг. За тэгээд хоолойдвол ирэхэд бас хүрэн манжингийн талаар сайн бас мэддэг болоод авлаа ш тийм ээ. За яг тийм хүрэн манжин дээр бас нэмж зүгээр сонирхуулах журмаар хэлэхэд манайх одоо ганцхан үн зүрийн л иддэг гэж ойлгодог. Ер нь бол ялангуяа Европт навчаар нь салат хийдэг. Яг бол навчинд нь бэгийн төрлийн витамин их агуулдаг. Тэгэхээр бүр ингээд навчийн намар бэлдээд янз бүрийн юм цуумууд дараад бүр ингээд хадгалцдаг. Тэгэхээр бид нар бол одоо зөвхөн үн зүрийн мэдээлэл навчийг хайдаг. Гэтэл бусад оронд бол одоо хаягдaltaгүй ногоо буюу одоо навчийн ч гэсэн хүнсэнд хэрэгэлдэг. Тэгээ одоо гадныхан жишээлбэл манай дээрэл бидний нөгөө хүрэн манжин одоо талбайд хурааж байгаа зургийг хараад бид нар навчийн тастаал ийш нь хаяал зөвхөн хүрэн манжингийн л шуудалаад байж идэг. Тэгэхээр гадныхаа ихээр хайрын навчин энэ чинь сайхан бас одоо шийдвэрлэлтэй ногоочтой гэдэг. Одоо ялангуяа одоо намар гэхэд одоо намар орой болоход навчинд шимт хичээлийн байц витаминын үн сүртэй харьцуулж үзэхэд навчинд нь илүү байсан гэсэн тийм шинжилгээний бүрэлдэхүүн байдаг байхгүй. Тэгэхээр бид нар бол ер нь бол навчийг бол хэрэглэх хэрэгтэй. За яг одоохондоо хэрэглэж сураагүй байна. Тэгээ ер нь бол маш асар их шимт хичээлтэй. Ялангуяа намар цагт бол бэлтгэгчхэд бол одоо жилийнхэн хэрэглэх витаминыг дараа одоо нөөцлөд авчиж яах гэсэн үг. Яг тэгээд төслийн талаар товчхон танилцуулахад одоо Монгол ногоо төсөл маань сая энэ оны 5 сард эхэлсэн шинэ төсөл байгаа. Тэгээд
Монгол HD телевизтэй хамтраад одоо ногоон хүнс эрүүл амьдрал гэсэн юм урайтай Монгол ногооныхаа хэрэглээг хүмүүсийг одоо ногооны хүнс тэжээлийн ач холбогдлыг сайн болгоод Монгол оронд урагж байгаа энэ ногоонуудынхаа хэрэглээг одоо нэмэгдүүлээсэй гэсэн үднээс бид нар бас та бүхэнтэй гэж хамтартай ажиллаж байгаа бас таатай байна. Тий, амжилт бас гоё байгаа. Би бас тэгээд одоо хүмүүс маш их асуудаг шүү дээ одоо турхиж байгаа хүмүүс яг илүү ногоод хүрхүү гэдэг юм уу. Тэгээд дээрс нь бас одоо янз бүрийн одоо сахартай хүмүүсээс янз бүрийн асуудалтай юм одоо юу идвэл дээр вэ гэдэг ногоод хүрхүүс бол хаалт хүрхүү гэх тэр болгон дээр бас их маш гоё тийм чанартай бас тийм ээ мэдтэй бас баримттай тийм гоё бас тийм тайлбарууд өгч байгаа болохоор би бас маш сэтгэл хангалуун байгаа. Тэгэхээр хоёулаа яг дараагийн цаг дээр нэмсэн юу нэхэд үлдээ хэлээд тэгээд дуусгах гэдэг хөө. За. За хоолны болон дээр өнөөдөр хамттай гоё 3 үндсэн хоол тэгээд дээрс нь 100 смути 3 хийж байгаа. Тэгээд ерөөдөө 100 маань үндсэн хоолтой бэлэн болсон байна. Би тэр тавлаад хэлсэн байна. Хонгоргооч бүгдээр амсцгаа. За энд би болохоор өнөөдөр маш хамттай смути хийх гэж бэлэн болсон байна. За смутид ерөөд маань юу орох вэ гэхээр за энэ дотор баг зэрэг түрүүний бидний чансан хөрмөнжин чансан. За өнөр үнэхээр яах юм байна. Маш гоё үдтэй чинь тааж. Хөрмөнжин чансан шүлээ шүү дээ. Ус гэх юм уу. Тэг би энд ерөөдөө смути хийх гээд энд алим лоо алим тэгээд баг зэрэг цаанга лимон дөрөөр маш гоё смути хийх гээд бэлтжиж байна. За тэндээс ийг авчирч банат чинь зүгээр хэлээвч. За шийдсэн лах юм тий. Тэгээд цаанга эдгээр дөрөвдөр түм маань ороод баг зэрэг түрүүнийхээ хөрмөн чинь шаас шүүсэн шийдэгч. За тэгээд ерөөдөө смути маань ерөөдөө бэлэн болчихно. Харин тэнд хойлонгийн өнөөдрийн хийсэн бүтээлүүд бэлэн болсон ба чи би мэдчих واخ. Тэгээ эхлээд үзэгчтэй харуулад жор оруулаа. Жор ба. Тийм жорын дагуу харуулчих. За. За үзэгчтэй жор гарч ийн. Жороосаа бичээд аваарай. За таач смиттэй янз бүр болж байна. Өнгөн ямар гоё юм бэ? Хөрмөнжин чансан уснасаа баг зэрэг хийж гэсэн үг тийм. Маш энгийн ерөөсөө. За энэ болохоор хөөмөг тий. Логтой хөөмөг тий. Болцсон уу? Дууч сүрхий юм байна тий. Чанга дуртай. Энд смити маань бэлэн болсон ба. За та бүхэн одоо харж байгаа бас ногоотой хөөмөг байна. Би юу бэлтгэх сэрэ бэлтгэх юм уу? За сэрэ халбах. Бэлтчихтэй. Саруул хэрэгтэй юм аа чи. Халбахчих юм уу? Халбахчих идэх үү? За тийм. Өөрөөр өнгөрсөн 7 хоног нэг саруул хэрэгтэй. Чамаар би нэг бахан тоглоогүй. За авсчид доо шот. Шот амсаад тэгээд сэтгэлээ явчих. Чуур амссан уу? Амсаагүй. Би юунаас намссан? Салааднаас, зуучнаас намссан. Тийм үү? За орон бих хийсэн. Тэр ирэхэд бус дандаа Оронгүй яхаа барьж идэх хэрэгтэй юм уу? Зүсээд идэх хэрэгтэй юм уу? яасан ч болно уу? Зүгээр жижиг барьж аваад идсэн ч болно. Харин би л барьчмаар юм шиг байна. Чи юугаа яаж хийсэн бэ? Хөөмийнхаа юугаа? Юугаа? Гурлын ирэхэд яг гамбар зурдаг шиг маш ихтэй гэдгээ зурсан ба. За би энэ салаад зуушаа самсаад. Маш гоё авсан байна. Сарах хэрэгтэй. Тийм саруул өгög юм. Маш гоё сэтгүүд өгнө. Сэтгүүд байхгүй даа. Яна, сэтгүүд менежертэй захия. Би бүр хараад байна олоо. Сэт. Хоёулсан байна энэ. Алимных намт баатарын эксэлэн амт байна. Тэг. Баатарын. Гэтэ тэр нь гоё тийм чамаа амт. Тэгээ баатарыг алим хийсэн байгаа. Тэгээд мөг чинжээрээс хойд хийсэн шүү дээ. Мөгний амт нь бүр дарагдсан байна. Ихэд.
Маш гоё байсан ба. Тэгээд энэ нөгөө нэг гадны хуймигнийх нь нөгөө нэг Зөвлөмж маш гоё өндөршиг зөвлөм байна. Их гоё гэсэн байна. За салат болов. Зош тий. Зош. А түүнээс хойш энэний өнөр өнөртэй таам шүү дээ. Гоё өнөртэй байсан. Чия. Оливер гэсэн юм уу? Тий, баачиг оливер тустай тэгээд винегер. Винегер нөгөө уксус их шүү дээ. Тэрүүг хамтлаад давс перцээр шоколадсан ба баачиг оливер тус. Би зүгээр ингээд маш их аминд мэдж байгаа юм шиг мэдрэмж төрөв. Тийм, би л баачиг их түү одоо ингээ баг витамин идэж байгаа. Тэгээд смутиг авсаар. За тэг баачиг миний бодлоор бол жоохон альмархаг юм байна. Ер нь бол Альмархаг байна. Тийм. Шинэ үг гараад руу явна ч. Альмархаг. Жоохон апли их юм одоо. Үгүй энэ ч гэсэн гоё юм байна. Би ерөөсөө ийм амттай бол нэг үнэхээр төсөөлөг яг үннийг хэлэхэд уучлаарай. Тэгээд хацрэг лимон тэдээс нь цагаанга лоон алин дөрвөөс бүрдэж байгаа. Тэгээд их тийм амьд юм сетэ биш гоё. За хүмүүсээ тэр дундаа ээж нараа маш сайн сонсож байгаарай. Энэ үл ерөөсөө цэвэр одоо энэ их ханиадтай байгаа цаг мөчид бол бидэнд бол бүр үнэхээр маш их амьд юм уу? Гоё одоо смути болсон байна. Таны хүүхдээ энийг бараг ундаа шиг ч одоо уухаар юм байна. Маш гоё амттай. За энд ерөөсөө аль нь ороод за базрын цагаанга дээрээс нь ханиад нь сайн. За тэгээд луун байгаа. Луунгийн амьд нэг бид бол яриач үгүй шүү дээ. Уусаа маш их амьд юм те. За тэгээд дээрээс нь гол нь нөгөө хүрм амжийн гişүүсийг хэдэр уу гэдэг. Таны гүнц хөдөлгөөн. Маш сайн хоол боловсруулах их сайн шүү дээ. Тэгсэн чинь хүрм амжийн гişүүсийг хийгээл ийм гоё амт. Өчигдөр дөрөв юм байна зү. Дөрөв юм ба. Тэгээд дээрээс нь төрөө бас нөгөө зочин бас хэлжсэн. Тэгээд Төрхийн бэлгүүштэй бүсгүүч байдаг шүү дээ. За яг тийм юутэй болохоор хүсвэл яг энэ бүсгүүдийг уучлаарай. За түүгээс одоо банаас хүүхдүүдтэй өгөхгүй. Дэрийн ханжин гэх гальч гоё байлаа гэж бодож байгаа бүсгүүчүүд залуучууд бас ингэ ууж болох юм шүү дээ. Тааж бас өөрөө уух болох юм байна. За баярлалаа. Үнэхээр гоё амттай байна. Өнгөн ч их гоё байна. Өнөөдрийн хоол ингээд бим гаргийн шууд нэвтрүүлгээрээ тэгээ олцгийг баярлалаа.